Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлт. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 24 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засгийн газрын 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн хэлцэх хэсэг асуудлыг Улсын хурал 24 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж төслийг анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн билээ. Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн анхны хилцүүлгийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 24 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа явууллаа. Тогтоолын төслийг хэлцэх үед Улсын хурлын гишүүн Номтой Баяр гадаад харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эх 4 жилийн төсөөллөө гаргасан эсэх хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангахад гадны хөрөнгө оруулалт эдийн засгийн аюулгүй байдал ямар хэмжээнд хангагдаж байгаа талаар банк санхүүгийн болон хүнсний аюулгүй байдлын хүрээнд ямар ажлууд хэрэгжихээр тусгагдсан талаар Улсын хурлын гишүүн Эс Эрдэнэ болд эдийн засгт хөшүүрэг болох үс шинжилгээг хийж үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг дахин шинжилэн батлах шаардлага байгаа талаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах Улсын хурлын гишүүн Д Гамбат хөтөлбөр бодитоор хэрэгжих хэсэг бензин шатхууны хангамжийн талаар Улсын хурлын гишүүн Өө Шижир олон улсад үүсэж байгаа нөхцөл байдалтай уялдуулж эдийн засгийн бодлогоо тодорхойлж байгаа хэсэг дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асуулт асууж хариулт авсан. Улсын хурлын гишүүн П сайн зориг Монгол улс Орос улбооны улстай байгуулсан хөлийн хянан шалгах ажлын явц эрчим хүчний систем нар салхи буюу сэргээгдэх эрчим хүчний системийг хэрэгжүүлэх талаар хөтөлбөр тусгасан эсэх Улсын хурлд олон улсын гэрээ хилцээрийг хэлэлцүүлэхээр оруулж ирэхдээ орчуулгын алдаа гарахгүй байхад анхаарах гаднаас оруулж ирж байгаа эмийн чанарт хяналт тавьдаг байх Улсын хурлын гишүүн О Амгаланбаатар Батлан хамгаалах салбарын хувьд ард иргэдийн болзошгүй эрсдлээс сэргийлэх, буудлын талбай байгуулж галт зэвсэгтэй харьцах, анхан шатны мэдлэг олгох, орон нутгийн хамгаалтын талаар мэдлэг олгох, Улсын хурлын гишүүн Х Тэмүүжин засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөөс тодруулж асууж, Улсын хурлын гишүүн Э Болромаа хөтөлбөрт хяналт шинжилгээ үнэлгээ хэрхэн хийх, орон нутагт ажиллаж байгаа онцгой байдлын салбарын алба хаагчдыг хэрхэн ямар шалгуураар ажил томилдог талаар, Улсын хурлын гишүүн Б Батбаатар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд хөтөлбөр тусгагдсан эсэх, шатхууны нөөц, хадгалах сав, хангалтгүй улмаас шатхуун тасрах нөхцөл байдал үүсдэг талаар анхаарах, хөтөлбөрийг хэрхэн ямар хугацаанд хэрэгжүүлэх, тэдгээрийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үр дүн чухал талаар Улсын хурлын гишүүн Н Бат Сүмбэрэл тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд эмийн импортыг чөлөөлөхөд онцгой анхаарах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинжилгээ асуудалд эдийн засаг хөгжлийн яамнаас хийсэн судалгаа байгаа эсэх, онцгой байдлын ерөнхий газрын хүний нөөц, боловсон хүчний асуудлаа анхаарах, батлан хамгаалах яам иргэдэд эх орон үзлийг төлөвшүүлэхэд анхаарч тодорхой ажлуудыг зохион байгуулах, буруу хүрдтэй тээврийн хэрэгслийн асуудалд анхаарах талаар асуулт асууж хариулт авлаа. Улсын хурлын гишүүн Г Тэмүүлэн гадаад харилцааг хэрхэн эдийн засагжуулах, төсөв бүтцтэй холбоотой ямар ажлууд хийх талаар, эдийн засаг хөгжлийн яам, гадаад харилцааны яам хоорондын чиг үүрэг, уялдаа холбоог хэрхэн хангаж байгаа талаар 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өрийн менежментийн асуудал, гадаад үр зээл, эргэн төлөлтийг нарийн тооцох шаардлагатай талаар асуулт асууж үг гэллээ. Улсын хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй 3 санал гарсан бөгөөд байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63-9 дахь хэсэгт заасны дагуу аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Байнгын хорооны эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.